Өнөөдрийн хичээл бол ресторанд хоол болон үйлчилгээний талаар хэрхэн соёлтой гомдол гаргах тухай юм. Хамгийн түрүүнд зөөгчийг дуудахдаа "Excuse me, but" буюу "Уучлаарай, гэхдээ" гэж эхлэх нь хамгийн зөв байдаг. Хэрвээ таны хоол хүрсэн эсвэл дутуу болсон байвал ингэж хэлээрэй. "This dish is cold." Энэ хоол хүрсэн байна. Эсвэл "The meat is undercooked." Махан дутуу болсон байна гэж хэлж болно. Захиалаагүй хоол ирвэл шууд уурлаж болохгүй. "I think there is a mistake." Энд алдаа гарсан бололтой. "I didn't order this." Би үүнийг захиалаагүй гэж ээлдгээр хэлээрэй. Захиалсан зүйл дутуу ирэх үед ингэж сануулна. "Excuse me. We are missing one dish." Уучлаарай, бидний нэг хоол дутуу байна. Хоол гарахгүй удаан хүлээлгэвэл ингэж асууна. "We've been waiting for over half an hour." Бид 30 минутаас илүү хүлээж байна. Энэ цаг хугацааг өөрчилж хэлж болно. Аяг тавг бохир байвал ингэж солиулна. "This glass isn't clean." Энэ аяга цэвэрхэн биш байна. "Could you get another one?" Өөр аяга авч болох уу? Төлбөр тооцоонд алдаа гарсан байвал ингэж хэлнэ. "Could you check the bill?" Тооцооны хуудсыг шалгаад өгөхгүй юу? "We didn't have the wine." Бид вин аваагүй шүү дээ. Асуудал шийдэгдэхгүй бол менежерийг нь дуудаж болно. "Could I speak to the manager, please?" Менежертэй нь уулзаж болох уу? Баяртай.